Би нэг зүйлийг анзааралгүй удаан явжээ. Утсандаа, дэлгэцэндээ, сошиал медианд, кофенд, амтны хэрэглээнд тэр бүгдийн төр зүрийн амар амгаланд дасцсан байж бас хамааралтай болцсон байж. Өглөөс эрэхтэй утсаа орой унтахдаа мөн л утсаа майцсаар кофе уухгүй бол тархи ажиллахгүй мэт санагдана. Амттан хэрэглэхгүй бол сэтгэл сэрэхгүй байгаа мэт санагдана. Амьдрал өрнөсөөр би утсаа майцсаар л өнөөхөл төр зургийн амар амгаландаа мас сурсаар. Энэ бол нэг төрлийн донтолт. Дэлхийн нийтээр ийм л зүйл донтсон. Бид тэдгээрийг л нэг. Харин бидний тархийг хамааралтай болгоод байгаа хоосон хий амар амгалан мэдрүүлээд идэг зүйл бол дофамин хэмээх зүйлд бид нэр хамааралтай болчиход. Тэгэхээр өнөөдөр би өөрчлөлтийг өөртөө хийж дофамины детоксыг хийж тархиа сэргээхээр болж байна. Үүнийхээ дунд би өөртөө тодорхой хэмжээний өөрчлөлт хийж байна. Үүний нэг нь бол би өдөрт 4-5 цагийг утсандаа зарцуулдаг байсан бол үүнийгээ багасгаад өдөрт 1 цаг болгож байна. Кофе амттны хэрэглээ хэтрүүлэн хэрэглэдэг байсан бол энэ 7 хоногийн хугацаанд би кофе, амттан, шоколадыг хэрэглэхгүйгээр одоо өөртөө ам өгч байна. За дээрэс нь өглөө эрт босч байгаа. Өглөө би 7 цагт босдог бол 1 цагаар урагшлуулж 6 цагт босохоор болж байна. За мэдээж шаардлагагүй үед бол машин барихгүйгээр зөвхөн одоо алхаж байхаар өөртөө ам өгч байна. Бид бүгд энэ шуугант ертөнцид өөрийгөө алдчих гэдэг. Гэхдээ биднэрт бас өөрийгөө эргүүлэн олох боломж байна. Хэрвээ яг энэ мэдрэмж танд адилхан санагдаж байгаа бол надтай хамт дофамины детокс хийж эхлүүлээрэй. Би та бүхэндээ өөрийнхөө мэдэх чадах зүйлээр мөн адил туслах болно.